Сайнацхан уу? Налгачуудтай хайр түгэй. Мэндшилгийн хүргэлтийн хамт олноос та бүхэндээ ээлжид шинэхэн дугаараараа учран залгаж байна. Бэрэн дээдэлсэн айлын голомт бүгдэггүй гэсэн сайхан үгсээр энэ удаагийнхаа дугаарыг бид онцолж байна. Хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай эгч Болор Туяада хэмээн хаяглаж хадам дүүнэр болох энх цэцэг энх сайхан нарынхан зүгээс илгээсэн гинтийн бэлгийг хамтдаа уламжилж төрсөн өдрийн эзнийг баярлуулцгаая. Бичлэгийн үргэлт маань үргэлжилсээр энэ цаг мөчид ээлжид эрхэм нэгэн цэцгийн баглааны эзэн болсон үзэсгэлэнтэй бүсгүй Болор Туяа таныг зорин хүрэлцэн ирээд байна. Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе та бүхэнд. Баярлалаа. Ажил албанд тавтай сайхан байна уу? Өндөр байна. Гадар ёстол бужигнаж байна. Хэд хоног нэлээд их сэрүүхэн байсан гадаа маань өнөөдөр ёстол нэг хаврын уур орвоо гэлтэй хачин сайхан дулаан өдөр үргэлжилж байна. Харин он тоглолоор бол өнөөдөр 2 дугаар сарын 26-ны өдөр. Таны хувьд ямар өдөр тохиож байгаа вэ? Миний хувьд болоо амар ажиргалтай өдөр байна. Яагаад гэвэл би энэ өдөр амар эцэг эхийнхээ хувьд тийм ээ алтан өрөм болд мэдсэндээ амар баярлж байгаа. Тийм. Маш их баярлалаа. За тэгвэл бид мэндшилгээнийхаа ихэнд мэдээж ирсэн хэрэг явдал маань таны төрсөн өдрийн баяртай холбоотой. Одоо энэ бичлэгийг үзэн суугаад таны эрхэм таныг таньдаг дотны олон хүмүүсийн нэрийн өмнөөс хорвоод мэндэлсэн Хосгүй баяр төрсөн өдрийн галхалуу мэнд хүргье. За маш их баярлалаа. Гэтэ яг энийг хэн хэлгээсээ бистэ мэдэхгүй л юм л та. Гэтэ маш их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр хэн бэ гэдэг энэ асуултанд хоёулаа хариулт авахын тулд эргэлзээг тайлахын тулд одоо эхлээд цэцгийг гардаж авахаас өмнө онцгойлон танд илгээсэн сэтгэлийн үгсийг маш сайн сонсох ёстой. За тэр цагт бэлэг хинээс бас ямар учиртай вэ гэдг нь тодорхой болох юм шүү. Энэ түшиг гэрийн чимэг төрийн тулгуур төрлийн язгуур болсон эрхэмсэг бүсгүй танд төрсөн өдрийн мэнд хүргье. Удмын минь үргэлжлүүлж угтах амьдралын минь тэгшдэгсэн гал голомтыг минь үргэлжлүүлж ахтай минь ханилсан эрхэм сайхан эгч минь тандаа гэж энэ мэндчилгээ хаяглагдсан байна. Гинэн томоогийн насандаан гэргий заяандаан хөтлөгдөж гэгээлэг амьдралыг мөрөөдөж гэрээн орхиод манайд ирсэн юм аа эгч минь ахтай минь ханилж амьдралын жаргал зовлон хуваалцаж годгор бие хуан байж голомт залгах үрсийг нь төрүүлж исгсэн эгч минь тандаа талархаж явдаг шүү. Хам буурал орчлонгийн түшиг болсон хайртай ахын минь гэр гүйгүүлэгч болсон тандаа талархаж явдаг шүү гэсэн талархлын сайхан баглааг танд эрхэм хадам дүүнэрийнхэн зүгээс энх цэцэг энх сайхан нарынхан зүгээс энэ цаг мөчид илгээснийг өргөн барьж байна. Хүлээн авах уу? Хадмын босгоор ичин гөрөн алхаж орсон даруухаа харцаа буулгаач гарын үзүр динэж хүйсэн яруу Болор Туяа хэмээх эрхэм бүсгүй та энэ цаг мөчид хорвоо дэлхийд хүмүүн заяаг олж мэндэлсэн байна. Харин хайртай хадам дүүнэрийн зүгээс хүндтгэлийн дэдийг өргөн барьж байгаа. Нэг сайхан дууны үгийг иш татмаар байна. Хажуу газар ургана гэдэг нь хайлаас модны мөчөр үзээ харин газар очно гэдэг нь бүсгүй хүний заяа визээ гэж дуу хүртэл байдаг. Хайртай хадмуудынхаа хайр ивэлийг хүртсэн эрхэм бүсгүй таны энэ цаг мөчид бас дүүнэртэй хандаж хэлэх үг байгаа болов гэж бодож байна. Сэтгэлээсээ хуалцъя тэгвэл. За маш их баярлалаа. Би ч ингэж надад манай дүүнэр яаж юм дээр өөрийн төрсөн дуу юм болов гэж амар бодож исэн чинь яг нөгөө хадам дүүнэр ирнэ гэж амар гоё юм. Үнэхээр намайг те өдөө зэрэг би одоо бас нэг бац тодорхой цаг хугацаа өнгөрөөчлөө шүү дээ. Тэгээ намайг те ингээ хайрлаад хүндлээд дэмжээд ирж аваад маш их баярлалаа л гэж хэлээ да. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд үзэсгэлэнтэй бүсгүй таны айлчлан ирсэн нас над жаргалаар дүүрэн учран золгосон нас ноён гэгшгэр дүүрэн байх болтугай сайхан баярлалаа. За маш их баярлалаа. Гэр дүүрэнгээ татуулсан гэрги зандам бүсгүй чимэндээ гიშгсэн газар тан цэцэг ургуулсан